Инэрэнгүй сэтгэл. Инэрэнгүй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч тэдэнд туслах санаа бүхий буйны сэтгэл бөгөөд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хүндэлж номлодог билээ. Инэрэнгүй сэтгэл нь бурхны шашинтан хүний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бөгөөд удаах нь бидний зовлонгийн уг гарвал ба түүнээс гитлэн гарч төр зүрийн хийгээд туйлын амар амгаланд хүрэх аргыг танин мэдэх бэлэг ухаан байдаг. Өөрийн дүр төрхийн хуурамч мөн чанарыг алдаагүй үнэнээр таньсан уг бэлэг ухаан нь муу сэтгэлийн үндсийг тасалж үрдийн амгаланг олгодог. Өөрийгөө хэрхэн авч үзэх талаарх төөрөгдөл нь амьдралын хүрдэнд олон дахин төрөл авахд хүргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор буйны үйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хүний төрлийг олоход хүргэдэг бол нүглийн үйл нь адгуус, тамийн амьтан, цөл газрын өсөглөн бэрт болж төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд төр зуурын байдаг учраас удалгүй өвхөж үүлийн үрээсээ хамааран өөр төрөлд төрцгөөдөг. Энэ хүрдний хаанч бодит байдлын тухай төөрөгдөл болон түүнээс үүдэн гардаг зовлонгоос эрх чөлөөгүй байх учраас хүрдэн дотор төрөл авдаг бүх төрлөختнийг инэрэнгүй сэтгэлээр тэтгүү штэ. Сансрын хүрдэнд хүлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхүй зовлонгоос бүрэн гитлэнэ. Энэ бол бүхнийг устгаж үгүй болгох юм уу, бусдыг орхиж буй хэрэг бус. Энэ бол жинийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгүй эрх чөлөөтэйгээр оролцох буюу энэ ертөнцид байгаа хэмнээ энэ ертөнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хүсэж залбирдаг билээ дээ. Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр инэрэнгүй сэтгэлтэй боловч гол дуу жигд биш бөгөөд хүчгүй байдаг. Зарим хүмүүсийг хайрлан нөгөөд нь дургүй хүрнэ. Дуртай хүмүүстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нөхөрлөдөг. Миний анхны лам багш нарын нэг Төвдөн Ээшэ багш барууны орны шав нарынхаа хооронд болдог өчүүхэн юмд маргаж өрсөлдөж, атаархаж, уурлах гих мэт байдлыг анзааран тэдэнд хандаж та нар хүмүүс байж нэг нэгнийг гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна гэж билээ. Би одоо хүртэл ийм бэрхшээлтэй тэмцээр байгаа үүнд. Надад дургүй юм уу? Үнлэмжийн хувьд тис өөр хүмүүсийг инэрнэ. Сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцүү байдаг. Хүн өөрийн өссөн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй болж өөрт хуримтлсан дуршлаг, итгэл үнэмшлэр зутгасан хэв загварт орсон байдаг. Хүн бүр өөрийнхөө үнлэмжийг мэдээж хамгийн зөв гэж боддог. Хэрвээ тэгж боддоггүй бол түүнийг баримтлахгүй шүү дээ. Өөрийгөө төвчлөх дотоод үзлээс шалтгаалж бидний үзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын үзэл бодлыг ойлгох юм уу хүлээн зөвшөөрөхөд хаалт болдог. Үүнээс болж өөрчлөлтөнд эсэргүүцдэг. Өөр сонголтын хандлагад нүдэн балай болж өөрийн бодолтой хөдлөшгүй гатуу зогсож түүндээ мугайдлан туйлшрагч хүн болон хувирж инэрхүй сэтгэлийг огоорч орхидог. Тийм биш байхыг би өөрөө хичнээн хүсвч өөрийгөө мугайдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бүр хөдлөшгүй гатуу биш байж магадгүй. Ээшээ лам багшийнхаа бусдыг ажиглаад үзэл бодлыг нь хүндэлж үзэхдээ гайхамшигтай уян хатан төвшөнд нь харьцдаг чадварыг нь дуурайх бололцоо байгаа. Энэ нь өөрийгөө дорд төвшөнд авчиж байгаа юм шиг санагдах юм уу? Тэмч байж магадгүй. Гэхдээ өөрийгөө доошлуулж байгаа хэрэг мөн биш эсэх нь тухайн хүний чин инэрхүй сэтгэл хийгээд түүний тулгуур бэлэг ухаанаас хамааралтай. Өөрийгөө төвчлөх үзлээс үнэхээр чөлөөтэй болно гэдг нь бусдад хэрэгтэй дүрийг сонгох чадвар ба өөрийн гэсэн жүжигээ тавьж чадахыг хэлнэ.
Амьдрал сайхан болж хэтэрхий нухацтай байх алдаа гаргалгүйгээр бусдад тусалж чадна. Тэр нь зөв. Энэ нь буруу гэж хатуу тогтоосноос болж бүх уян хатан байдлыг алдаж өөрийн санааг зөв баттай хамгаалах эсрэг санаа болон түүнийг баримталж байгаа хүмүүсийг дайран үгүйсгэх үүрэгтэй гэж боддог. Дараагаар нь бусдтай харьцаж чадахгүй болдог. Гэхдээ зөв бурууг ялгаж салгаж болохгүй гэсэн үг биш. Харин тухайн хүн зарчим хоёрын хүн нь илүү үнэтэй хүнийг өөрчилж болно, зарчмыг өөрчилж болохгүй юм. Хоол унд, орон байр, эм тан зэрэг төр зүрийн амрыг инэрэнгүй сэтгэлээр өгөх нь сайн. Гэхдээ хангалтгүй. Бусдад үнэхээр туслахын тулд зовлонгийн үндсэн шалтгаан буюу бие хэмээх мунхаглалыг хэрхэн таних, түүнийг хитлэн давах аргыг өгөх хэрэгтэй юм. Тэр нь өөрийгөө төвчлөх, мунхаглалыг даван туулахыг шаардахаас бус ном бичигт зөвхөн итгэхийг хэлэхгүй. Хүмүүсийг өөрсдөө хөнөөлтөд тогтсон зуршлаа орхиход нь урам зориг нэмхийн тулд тэдэнтэй харьцаж чаддаг байх ёстой. Тэдэнтэй харьцахын тулд төвшөнд нь зохицуулах ёстой. Амьдралын тайзан дээр тоглож байгаа жүжигчин гэдгээ санаж чадаж байгаа цагт өөрийн зарчмаас ухарсан гэж айлгүй заримдаа үнэнч байх тал дээр санаа зовлгүйгээр бусдтай учир начиртай харьцаж чадна. Бэлэг ухаан түшсэн инэрэнгүй сэтгэл бол амьдралын төгс дүүрэн бөгөөд ариун зориг мөн тул үүнийг хинч няцааж чадашгүй. Бидний инэрл бусдад таавшрал аз жаргалыг хүртээх бөгөөд түүний зэрэгцээ бусдад хайр инрэл хүртээснээрээ хариуд нь өөрөө дээдийн жаргалыг мэдэрдэг. Та тэгвэл хортон амтан хүнийг мөн хинрэх хэрэгтэй гэж үү? Тэд нар зовжил байвал зохих шагнал нь тэр гэж баярлах хэрэгтэй юу гэж асуух байх. Энэ асуултад шууд үгүй гэж харуулна. Зовлонг ертөнцийн эзний гисгэл эсвэл муу үлийн үрийн боловсрал гэж үздэг талтайч бүгд л жаргахыг хүсдэг. Зовлонгоос зайлсхийдэг нь яг адил учраас хортой гэж бодож байгаа хүн амьтныг чинрэх хэрэгтэй. Үзэн ядах хийгээд бусдад зовлон хүсэж үс хонзон санах нь компьютерийн хэлэлгээр үхлийн алдаа юм. Уураар амгалан амар тайвныг хизээж бүтээдгүй ба харин ч бэрхшээлийг улам ихсэгдэг. Амгалан хийгээд зовлонгийн жинхэнэ шалтгааны талаарх төөрөгдлөөсөө болж бид бүгд алддаг боловч үр хүүхэдтэй алдаа гаргасан ч уйчилж хайрлсан хിവэр байдаг шиг бусдын алдааг мөн нэгүүлсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу явдлыг өгшааж шийтгэж болохгүй гэсэн үг биш. Эсэргүүцэл тэр байтугай шийтгэлийг инэрэнгүй сэтгэлээр үлдэж болдог. Яагаад бүгдийг хайрлах алавтай юм бэ? Яагаад гэвэл бид урд төрлөختөн бүхэндээ удаа дараалан ойр шадар байсан юм. Хамаг төрлөختөн урд нь бидэнд зүүрлэшгүй их сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд бүгд бидний садан учраас тэднийг хайрлах нь зөв ёсны хэрэг. Эдгээр үгсийг би инэрэнгүй Ийшэ багшийн айлдвараас сонссон бөгөөд та бүхэнд давтан хэлж байгаа юм. Тэглээж гисэн би одоо болтол хувиа бодох үзэлтэйгээ тэмцэж байгаа бөгөөд тэр нь инэрэнгүй сэтгэл төрүүлэх чадварт саад учруулдаг. Буруу зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөртөө л өчүүхэн инэрх сэтгэл үзүүлж дураараа явна.